За хэдэл эхлэе дөө. Рекорд хийж байгаа юм чи бусна. Дундуур нь ороод ирнэ үз. За өнөөдрийн лекц хэдүүлээ. Макро үзнэ. Аа. Дооны random chart гаргачих. Тэгээд за macro time. Макро гэж юу вэ? За макро гэдэг нь өсөө бид нар лааны бүтцийг бол ерөнхийдөө мэдж байгаа да. За энийг өсөлтийн ногоонлаа байлаа гэж хэлдэг. Ногоонлаа. Тодорхой хэмжээний дээрээ нэг зүйтэй энэ weekly-ийн ч лаа гэж болно, monthly-ийн хийж болно, daily-ийн хийж болно. Нэг цагийн 1 минутын ч лаа гэсэн болно тийм. Энэ лаг бүр бага цаг руу жижигсгээд харах юм бол тодорхой хэмжээний хугацаанд биднэрт нээлтийн цэг, тодорхой хэмжээний хугацаанд manipulation гэсэн high цэг, яг үнцэг expansion хөдөлгөөн, яг low цэг нүүдлээ тааны хаалтын цэг гэдэг ингээ хаагцсан ийм бүтцтэй лаанууд байгаа даа. За тэгвэл ерөнхий макро цагаар биднэрт хэд хэдэн чухал зүйлс лааны хувьд нэг цагийн лааны хувьд чухал зүйлс явагддаг. За макро цагийн хувьд ханш тухайн цагийн лааны дээд болон доод цагийн аль нэгийг үүсгдэг. Тэрээс нь үнэслийн ногоонлаа бол биднэрт таг эсрэгээр төрсэн юм шүү дээ. Энэ ногоонлог үнэслийн лаа төрсэн юм шүү дээ. За жий. Нээлтийн цэг доод зүг бий бодогдлаа хаалтын цэг гэсэн юм байна шүү дээ. За тэгвэл ерөнхийдөө макро цагаар ихэвчлэн биднэрт энэ доотлын доод зүг хөгжиж байгаа цагууд шиг юм уу те. Өсөлтийн лаа байвал доод зүг хөгжиж байгаа манипуляцийн буюу хуурмаг хөдөлгөөн болж шүү дээ. Бидний үндсэн онолоор бол тэ accumulation буюу завсрын хөдөлгөөн явуулсан байгаа тохиолдолд заавал Judas-ийн буюу хуурмаг хөдөлгөөн орж ирдэг тэ. Тэгвэл энэ хуурмаг хөдөлгөөний liquidity авж байгаа хөдөлгөөн нь ихэвчлэн макрогоор явагддаг бөгөөд макро цагийн үеэр болон макро дуусах хүртэл биеийн үндсэн будах хэмжээ буюу үндсэн high expansion хөдөлгөөн гэдэг явагдаад дараагийн цаг эхлэхэд дээд зүг аль хэдийн хийчихсэн хаагдчихдаг ийм онолоо. Энийг бидний ерөнхийдөө AMD буюу accumulation, manipulation, distribution гэдэг нэг cycle-аар яриад байгаа. Нэг лаан дээр ч гэсэн энэ бүтц байгаа л гэж ойлгож байна. Бүх цаг дээр, daily дээр ч байгаа, 4 цаг дээр ч байгаа, 1 цаг дээр ч байгаа, 5 минут дээр ч байгаа, 1 минут дээр ч байгаа гэсэн. За тэгвэл макро цагаар энэ хөдөлгөөн үүсгэх юм байна. За тэгвэл хоёрдугаарт юу бас үүсгэж болох вэ гэхээр тухайн цагийн expansion буюу нэмсэн хөдөлгөөнийг үүсгэдэг. За бид нарт цагийнхаа хувьд те 9:30-аас нэг 10:30 хооронд чухал цаг юм бисэ гэдэг юмлээ олон мэдээд байгаа да. За тэнгууд тухайн цагийн бүс дотроо дахиад макро гэж жижигсгээд бүр яг наривчилсан бид нар оролтуудаа макро цаг үеэр илрэх их боломжтой байдаг. Макрогоор expansion буюу үндсэн хөдөлгөөн явагдчихдаг юм бол дараагийн цагийн те үндсэн нэг хамаагүй цагийн үеэр ерөнхийдөө бол нэг амар хүчтэй хөдөлгөөн завсрын хөдөлгөөнүүд буюу consolidation хөдөлгөөн амсаргаа дуусчихдаг гэсэн. Одоо макро цаг гэдэг нь яг үндсэндээ хэдэн цагийн хооронд байдаг вэ гэхээр цаг бүрийн сүүлийн 15 минутаас ахуулаад дараагийн цагийн эхний 15 минут буюу энэ 30 минутын бүс бол бидний үндсэн макро гэж байна. Яг ихэвчлэн цаг шилжихээс өмнөх буюу 10 минут дараагийн 10 минут гэдэг макро гэж явдаг ч гэсэн бидний нөгөө 90 минутын cycle-аар ч гэдэг юм уу time cycle ашиглаад явж байхад ерөнхийдөө бол 15-аас дараагийн 15 минутын цагийн хооронд хамгийн best явагддаг гэсэн. За тэгвэл хэдүүлээ яг ингээд үндсэн PDF-ээр орё л да. Expansion time буюу макро цагууд бол мэдээж Лондон, Нью-Йорк, AM, Нью-Йоркийн PM бүхэл цагууд биднэрт үндсэн
хөдөлгөөн үүсгэх цагууд байгаа. Бид нар тэдрийг өмнө үзсэн байгаа. За тэгвэл Лондонгийн хувьд бидний үндсэн макро бол 2 макро. Сешн болгон дээр бид нар чухал 2 макро байгаа. Бусад цагуудын макро бид нар анчиж болно, хайчиж болно гэсэн. За хамгийн хүчтэй хөдөлгөөний цаг үеэр буюу 2:45-аас 3:15-ын хооронд маш чухал хөдөлгөөн. Тодорхой цагийн нэг бол хай цаг, нэг бол лоу цаг. Эсвэл огцом хүчтэй хөдөлгөөний эхлэл айлтын явагдаж байгаа гэсэн. Макро цагаар хамгийн чухал хөдөлгөөнүүдийн тайлбар. Эндээс бусад цагаар бол ерөнхийдөө нэг айхтар хөдөлгөөн дээр анхаарал хандуулаад хэрэг байдаггүй гэсэн. За Лондонгийн сүүлийн макро, эхний макроны сүүлийн макро нь 3:45-аас 4:15-ын хооронд. Энэ нэг цагийн макро дуслаа. Дараагийн 2 дахь цагийн макро нь яваад Лондонгийн хувьд бол арилжаа их боломжтой. Биднэрт 2 макро байгаа юм байна. За Нью-Йоркийн EM-ийн хувьд болохоор бид 45 макро хүлэе гэдэг чинь болохоор нөгөө чухал хөдөлгөөн хийх магадлалтай учраас 45 хүлээдэг байна. 45-аас 10:15. Бид нар дандаа Монголын цагаар шүү цагаас. За Нью-Йоркийн цаг те өвлийн цагийн үеэрдээ шилжих юм бол Монголын энэ цагууд маань ерөнхийдөө нэг цагаар хойшлцдаг гэсэн. 45 магадгүй 10:45-аас 11:15 хооронд шүү дээ. За тэгээ 2 дахь макро нь 10:45-аас 11:15 гэдэг бидэнд нийтдээ 2 цагийн лааны хугацаанд 2 макро үүсэж байгаа л гэсэн. За PM буюу Европт байдаг шөнө арилжих боломжтой хүмүүсийн хувьд бол Монголын цагаар шөнийн 1:45-аас 2:15, за мөн 2:45-аас 3:15 гэсэн макронууд байдаг. За тэгвэл макрогийн хувьд бид нарт гоё боломж үүсдэг нь ерөнхийдөө нөгөө time of interest буюу цагийн сонирхлын бүсээ бид нар макрогоор тодорхойлж байна. Ерөнхийдөө нэлээд том бүс тэдэс тэдэн цагийн хоорондыг бид нар ингээд шилж аваад байгаа тийм. Тэгвэл тэр дундаа бүүн цагийн сонирхлын бүсээ багасгаж аваад макро руу шилжүүлэх юм бол тийм bullish order flow буюу market maker buy моделийн хувьд яг энэ бол үндсэн хөдөлгөөний 50% байгаа тийм premium discount нь. Тэрээ buy урах гэж байгаа бид нар discount-аас нь байддаг тийм. Discount цаг дээр бид нар shift хөдөлгөөн хийгдэх энэ чухал цагийн бүс маань ер нь Лондонгийн цагийн хувьд Монголын өдрийн 2:45-аас 3:15 хооронд байгаа гэсэн. За хэрвээ 2:45-аас 3:15 хооронд аль хэдийн shift хөдөлгөөн хийгдсэн байвал тухайн макрогийн үеэр биднэрт expansion хөдөлгөөн нь явагдаад 2 дахь энтри болох энэтэй breaker дээрээс оролдох энэ хэсэг байна. Хэрвээ энэ хэсэг маань аль хэдийн бүрдсэн байвал 2:45-аас 3:15 хооронд яг equilibrium хавцаатай 2 дахь оролт их боломж нь бүрдсэн байдаг. Хамгийн муу арилжааны өдөр гэх юм бол аль хэдийн премиум бүслэг орсон shift хөдөлгөөн явагдаад үндсэн expansion аль хэдийн 1-ээс 2-ын хооронд явагдсан байх юм бол бид нар энэ өдөртөө бараг арилжаа хийгээд хэрэггүй. Гэхдээ 45-аас 3:15 макрогийн хувьд бол сүүлийн бид нарт expansion явагдах боломжтой жижиг хөл үүсч идэг. Ингээд бид нар харж байна. 2 дахь макромс ялгаахгүй тийм 3:45-аас 4:15 хооронд хэрвээ Лондонгийн хувьд эхний макро ажиллаагүй ямар нэгэн байдлаар consolidation завсрын хөдөлгөөн явагдсан байвал дараагийн цагийн макро буюу 3:45-аас 4:15 хугацаанд бид 2 дахь энтрийн боломжийг хайж эхэлнэ гэсэн. Би өмнө та хэлжсэн санамжин дээр хэлжсэн тийм өдөр бүр заавал стап үүсгэх албагүй. Гэхдээ үүссэн тохиолдолд бид нэр зөрөгтэй дарчиж болно. Стапыг хүчээр үүсгэж болохгүй тийм. Тэгэхээр энэ цагийн бүс дотор маань чухал үйлдэл заавал хийх ёстой гэсэн үг биш. Зарим нэгэн өдрүүдэд хүчтэй мэдээч гэсэн одоо жишээлбэл CPI ч гэдэг юм PPI ч гэдэг юм чухал мэдээ явагдчихвал Лондонгийн макро өссөөсэйгөө айхтар сайн ажилдаггүй. Тэр хэдүүлээ нэг сайхан анхаарч явах хэрэгтэй гэсэн. За макро цагийн хугацаанд ерөнхий ханш маань үндсэн биеийнхаа будагдах хөдөлгөөнийг хийж яддаг л гэсэн. 3:45 гэдэг чинь энэ уналтын хөдөлгөөний нэг цагийн лаа хаагдаад дараагийн цаг маань өмнөх цагийн лоо буюу liquidity-г аваад дараагийн 15 минутын хугацаанд үндсэн distribution буюу бие будагдах хөдөлгөөнөө хийгээд явж яддаг гэсэн. За Нью-Йоркийн хувьд бас ялгаа байхгүй. 9:45-аас 10:15 хооронд оройн. Энд дээр болохоор Нью-Йоркийн цагаар тэмдэглэгдсэн учраас өглөөнийх шиг харагдаад байгаа шүү загаас. Тэрийг сайн хараа. Монголын цагаар орой 9:45-аас 10:15 хооронд үндсэн buy моделийн time of interest буюу цагийн сонирхлын бүс маань эхэлж ядгаа гэсэн. За тэгээд тухайн цагийн бүс дээр маань оролтын хөдөлгөөн өгдөг бол 10:45-аас 11:15 хооронд бид ялгаа байхгүй market maker модельо харж байна гэсэн. Тэгэхээр энэ дээр цагийн бүс маань таарсан ч гэсэн хэрэг бид нарт сонирхлын бүс маань ирээгүй байвал нөхцөл үүсээгүй байна гэж бодоод мянга бид нарт shift хөдөлгөөн өгчээсэн ч гэсэн арилжаанд ороод ирэхгүй магадлал нь арай л бага байдаг гэсэн. Үнэхээр танд илүү дахарсан мөнгө байгаатай эрслээд оцоод за энэ дээр бол ороод үзэхэд гимгүй гэж байгаа тохиолдолд бол ороод үзэхэд бас гимгүй. Яг хөө тэр бол зөвхөн таны өөрийн ч асуудал. Яг хөө миний зүгээс хэлж байгаа нь цагийн сонирхлын бүс, ханшийн сонирхлын бүс юм аа заавалчгүй давхарцсан байх шаардлагатай гэсэн. За ерөнхий тийм ба.
10:45-аас 11:15 2 дахь макро дуслаа бол бид нарт тухайн өдрийн хугацаанд дахин арилжаанд орохтой шаардлага байхгүй. 11:15 өнгөрцөн бол ерөнхийдөө дахид стоп бүлэгч шаардлага байхгүй. Тэр өдөртөө арилж байгаа болчих болно. Нью-Йоркийн PM session-д Монголын цагаар шөнийн 1:45-аас энэ ICT-ийн PDF учраас ингээд Нью-Йоркийн цагаар харагдаад байгаа шүү guys. Тийм андуураараа. Шөнийн 1:45-аас шөнийн 2:15-ын хооронд эхний PM session-ы макро явж байгаа. Энэ дээр бид нар яг л market maker модулийнхаа оролтуудыг хайж эхэлнэ гэсэн. Тэгэхээр smart money reversal буюу shift маань макроноос өмнө хийгдсэн байх юм бол бид нар үндсэн distribution-ыг үйл болгохтой breaker дээрээс оролтоо хийж болно. 2 дахь нь дэшээ гараад ирсэн байвал mitigation дээрээс нь entry хийж болно. 3 дахь нь дэшээ гараад ирсэн байвал магтаал багтааж гисэн сүүлийн энэтэй breaker mitigation авах гэж байгаа энэ зэг дээрээс entry хийх боломжтой. За эхний цагийн макро дээр ямар ч оролдог үгүй ханшийн хөдөлгөөн маань удаан байсан бол 2 дахь цагийн макро дээр буюу шөнийн 2:45-аас шөнийн 3:15-ын хоорондох PM session-ийн сүүлийн макро явагдаад ерөнхийдөө арилжааны өдөр маань дуустдаг гэж. За тэгвэл хэдүүлээ өнөөдрийнхөө яг макроны энэ бүтцийг live chart-ны example буюу жишээн дээр харъя л да. За хэдүүлээ Nasdaq руу орж харъя л да. За Nasdaq-ийн хувьд өмнөх өдрийн макро хэдүүлээ харцгаая. Өмнөх өдрийн макро жишээлбэл за Лондон макро чинь өдөр 2:45-аас 3:15 хооронд макро байгаа. За одоо хэдүүл ямар ч том цагийн шинжилгээхгүй зөвхөн макрого цагийн бүсээр нь харна гэсэн. 2:45-аас 3:15 хооронд. За тэгвэл макрогийн үеэр биднэрт юу өгсөн бэ гэхээр хаан цагийн лааны хай цаг маань бүрдсэн байна. Жишээлбэл макро эхлээд бүх buy side liquidity буюу хангалттай сайн liquidity цуглуулж аваад өмнөх өдрийн энд үлдээсэн байгаа хай өмнөх өдрийн PM session-ы хай time based liquidity-г авсан. Макрогийн бид нарт доошоо higher high low үндсэн shift хөдөлгөөнд явагдсан байна. Макро дээр үүссэн fair value gap-ийн ардаас үндсэн оролтын хөдөлгөөн явагдах юм. За энэ гэх юм бол юу үүссэн байна гэхээр нийтдээ яг 3 цаг эхлэх үеийн 3 цагаас 4 цагийн хоорондох цагийн үндсэн бий бодогдох хөдөлгөөний орой manipulation хөдөлгөөнд энд явагдсан байна гэж харж байна. Тэр энд бид нар ингээд нэг жижиг scalp барилжаа их боломжтой байна. За тэгвэл бидний дараачийн энэ макрон дээр бид нар оролцож чадаагүй 2 дахь цагийн макрог харах хэрэгтэй. 3:45-аас 4:15 хооронд гэж байна. 3:15-аас 4:15. За тэгвэл 4:15 макрон яасан гэхээр 3 цагийн лав үндсэн бий бодогдож дуусаад доод цаг ийгээд дээшээ татаадаа 52 гээд 4 цаг эхэлсэн байна. Тэнгүүд 4-өөс 5 цагийн хоорондох буюу 1 цагийн лааны дээд зүг болох manipulation хөдөлгөөн дээшээ гарч ирсэн. Энэ хөдөлгөөн юу гэж гарч ирсэн гэхээр өмнөх цагаас тодорхой хэмжээний liquidity цуглуулж авсан байна. За мөн 3 цагийн макроны үеэр үүссэн fair value gap-ын дээрээс reaction аваад биднэрт энэ дор failure swing хийгээд higher high хийж гарч чадлаггүй. Нөгөө mitigation block-ийн маань үүсгэж өгөөд ингээс энэ хоёрын хоорондоо mitigation дээрээсээ үндсэн оролт нь явагдсан байх нэ. Яагаад заавал макро цаг дээр те тухайн цагийн high low тогтоод байгаа. За тэгээд бид нар магадгүй 5 цаг хүртэл энтрийгээ барихад цагийн 2 дахь макро маань бидний үндсэн яг хүчтэй expansion хөдөлгөөн маань явагдсан байна гэсэн. Тэгээд 5 цаг хүртэл магадгүй арилж байгаа барьчих болно доо. 4 цаг явлаа. Доод зүгөө ихтсэн. Хаалтын цагийн хаалт явагдаж байгаа учраас ерөнхийдөө нэг энэ хавцаа арилж байгаа хаагдчихна л гэсэн. Тэгээд ингээд харахаар яг үндсэн макрогоо бид нар тухайн цагийн high цаг буюу хүчтэй цаг маань бүрдээд үндсэн expansion хөдөлгөөн явагдчихдаг байна. За Лондонгийн жишээн дэр нэг юм. За тэгвэл тухайн өдрийнх нь Нью-Йоркийн макро хэлээ харъя л. Нью-Йоркийн AM session-ийн макро бид нь 45-аас 10:15 хоорондох тийм. За тэгвэл тухайн цагийн макро бид нар харна гэсэн. За 9:30-аас бид нарт энэ маркет нэгдсэн байна. За маркет нэгдсэний дараа 9:45-аас 10:15 хоорондох макро.
тухайн макрогоор ханш яасан бэ гэхээр 10 цагийн лааны доод зүг биднэрт макро гэвээр хийж өгсөн. Cell cycle security-г авч дуусгаад 10 цаг эхлээд эхний минутан дээр шууд 9 цагийн өмнөх цагийн low аваад биднэрт shift structure өгсөн. Энэ хөдөлгөөн дээр би баа ярилцаанд орё гэдэг breaker дээрээс орно гэдэг энтрий чадаагүй form ороод сүүлийн 5 дахь бага алдсан дээ. Тэгээ энэ дээр бид нэр яаж оролтыг хийсэн бэ гэхээр би энэ жижигхэн swing high ерөнхийдөө бол хараагүйсэн байлаа. Энэ чинь бас бидний хувьд breaker болж орж ирдэг байхгүй. Ингээ харахаар яг макрог үеэр энтри бол өгөгдсөн байна. Яг энэ чинь дээр авч үзсэн юм л да. Үндсэн ёроол дээр орж чадаагүй бол макрог үеэр биднэрт энэ хоёр дахь энтри өгөгдөнө. Энэ хоёр дахь энтри маань swing high breaker дээрээс энэ дээрээс хоцорсон бол дараагийн swing high breaker маань retracement энэ дээр орж ирж байгаа зураг харагдаж байгааз. За тэгэнгүүт түрэн дээр яасан байх нь бид нэ. Low, lower high, lower low, lower high, lower low гэчихэд үндсэн breaker маань энд явагдаад хоёр дахь breaker маань энд орж ирээд энтрийг хоёр дахь breaker дээр орж ирэх энэ энтрийг хийгээд stop loss ихний breaker-нд орж ирэх юм уу те. За тэгээ макрогийнхаа үндсэн хөдөлгөөн маань тухайн цагийн low бүрдсэн бол би магадгүй 11 цаг хүртэл барьж чааж гэх юм уу те. Тэгээ доошо shift хийх хүртэл тухайн хэмжээний liquidity аваад 1.7-тай 1 хэрцэн 1.7-тай ийм ярилцах боломжтой гэж. Тэгээ хэрвээ энэ хөдөлгөөн бүр тийм бүртэй сонирхолтой хөдөлгөөн биш байна гэж авч үзэх юм бол магадгүй бүр анханасаа таны bias чинь bearish буюу те уналтын чигийн дагуулж өгчдөг. Макро дуусгаас өмнө ханш маань юу гэсэн бэ гэхээр яг энэ үед 5 минутын чарт руу оруулаад хараад. Яг энэ 5 минутын чарт руу оруулаад харахад ханш маань low, lower high, lower low, higher high, failure swing хийгээд унсан байгаа. За тэгвэл яг энэ failure swing-тэй энэ хэсгээр бидний энэ өсөлтийн лаа маань үндсэн бидний mitigation block болж орж ирдэг те. Үүнд энэ чинь mitigation шалгаад унцсан хөдөлгөөн байна. Mitigation шалгаад унснаас гадна high, low, higher high, lower low гэсэн учраас энэ өсөлтийн ногоонлаа бидний бас breaker block орж ирж. Тэгвэл энэ breaker руу ороод цагаа буцаага 1 минут руу шилжүүлээд үндсэн оролт харъя гэх юм бол яг макрогийн сүүлийн минут дээр буюу да яг 10-15 үед breaker руу орж ирээд rejection аваад биднэрт доошогоо дахиад failure swing үлдээсэн байна. Тэр энэ дээрээс бид нар entry боломж хайна гэсэн. Одоо ингээ харахаар 1 минутын хугацаанд candle-ууд маань заван харагдаад байна. Entry өгөхгүй байгаа ч гэсэн ерөнхий үүргээ бол макро маань тухайн цагийн high цаг маань макрогоор тодорхойлогдно. 10 цагийн high маань тодорхойлогдоод 11 цаг хүртэл ханшаа харахад тэнцсэн уналтын хөдөлгөөн ороод ирсэн байна. Ойлгомжтой тийм. Тэгвэл цагийн 2 дахь макро буюу 10:45-аас нар 10:45-аас 11:15 хоорондох макро. Энэ макрогоор бид нар юу хийсэн бэ гэхээр 10 цагийн лаа маань хаяа тогтоочоод 10 цагийн лааны маань лоу нь бүрдчихсэн гэсэн. 10 цаг лоу бүрдүүлээд 11 цаг эхлээд 11 цагийн нээлтийн цаг нээлттэй accumulation хөдөлгөөн явагдаад нээлттэй manipulation хөдөлгөөн явагдаад макро дуусгаад биднэрт үндсэн expansion хөдөлгөөн явагдсан. За энэ бол нэг айхтар чухал хөдөлгөөн бол хийгдэг байна. Энийг анзаараагүй хүмүүс байх юм бол үндсэн оролт магадгүй энэ expansion хөдөлгөөний CP-н дээрээс fair value gap дээрээс орж байгаа. Энэ оролт нь. Үндсэн stop loss-ын хаяхад дээр. CP-г магадгүй 11 цагийн low яаж тогтох нь те. Тэн дээрээс бүрдээд дараагийн макро эхлэх хүртэл буюу 45 хүртэл хэдүүлээ барьчих болно гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээ харахад ерөнхий нэг иймэрхүү scalp-ын харилцаа барих боломжтой. За тэгээ энэ макро өнгөрсөн бол үүнээс цаашаа бид оролт үгүй гэдэг тухайн өдрийг алгасгах юм. Тэр макро цагуудын чухал бүтцүүд нь ерөнхий л онлны. Тодорхой хэмжээний хугацаанд цаг маань нээлтийн цэгтэй байгаа. Нээлтийн цэг буюу нөхцөл маань бүрдээд candle шинэлээ эхэлсэн бол тухайн цагийн макро үеэр бид заавал тухайн цагийн high, square, low цэг заавал биш юмаа гэж бодоход ядаж макрогийн үеэр үндсэн expansion буюу энэ хөдөлгөөн нь явагдаж явах ёстой гэсэн юм л байна. Эдгээрийг танихын тулд хэдүүлээ лааны бүтцээ сайн ойлгосон байна. За тэгэл liquidity-г ойлгосон байхад боломж. Одоо боли энэ өмнөх өдрийн макро хараад
9:45-аас 10:15 энэ макрог харалт. 9:45-аас 10:15. Бид нарт consolidation макро гэж. Consolidation макро гэдэг нь болохоор ерөнхийдөө огт чухал хөдөлгөөн хийгээгүй макро. Жишээлбэл энэ шиг. Аль хэдийн бид нарт expansion хөдөлгөөн явагдсан бол consolidation макрон дээр time distortion буюу цагийн гажилт үүсэж байгаа гэдэг. Ерөнхийдөө хийх ёстой цагийн одоо нэг чухал цагийнхаа хүрээнд алгоритм маань ханшийг олигтой хөдөлгөж чадаагүй тохиолдолд энийг бид нэр consolidation макро гэж. Энэ макро дээр олигтой хөдөлгөөн хийгдээгүй бол бид нэр дараагийн цагийн макро хүлээхээс гарцгаа. За тэнгууд нь 10:45-аас 11:15 хооронд 2 дахь макро хүлээхээр байсан. Тухайн макрогоор бид нэр 10 цагийн high цаг тогтоод 11 цагийн үндсэн expansion хөдөлгөөн хийсэн байгаа нь харагдаж байна. За 10:45-аас high тогтоод доошоо бид нарт хаана shift хөдөлгөөн өгсөн байна гэхээр ерөнхий ойлгомжтой харагдахаар swing low бол энд shift хийгдсэн байна. За shift breaker-тэй маань хамгийн ойрхон давхцаж байгаа fair value энд CB харагдаж байна. Макрогийн хувьд ирээдүйн хэмжээнээс entry чи stop loss-о энэ зүүнд байгаа breaker-ийн дээр ингэсээр тавьж байна. Тэгвэл 11 цагийн хүрээнд бид нэр 10 цагийн макроны эхлэлээр 11 цаг хайн тогтох юм байна. 11 цаг бол 10 цагийн хайг авахгүй юм байна гэдэгтэй логик нь бүрддэг. Макрогийн үеэр үүссэн хай бол чухал хай гэж ойлгоод тухайн хөдөлгөөнийхэн дагуу ийм оролт хийгээд stop loss ингэж тавиад байгаа шалтгаан бол ердөөсөө 11 цаг ялгаа авахгүй тийм шинэ цаг нийтлээ бид нарт хай тохиолдол хийгдэх тийм тухайн хай хийх магадaltaй гэж үзэл тухайн цагийн бий бодох хүртэл бид нэр энтрий харчна гэсэн. Макрогоор энтрий өгдөд макрогоос хойшоо үндсэн хөдөлгөөний явагдаад байна. Энэ өдөртөө бид нар доошо боломжоор энэ swing low хүртэлтэй liquidity байгаа гэж үзээд магадгүй нэг хэрцэн 4. За нэг хэрцэн 4 дэндүү шуналтай юм боли нэг хэрцэн 3.3.5 тавтай гэдэг. Иймэрхүү гоё трейд хийх боломжууд макрогоор далимдуулаад хийчих боломж байжээ гэж харж байна. Макро ийм л чухал үүрэгтэй. За хэрвээ та inversion fair value gap гэдэг юм уу те яг үндсэн ингээд чартын хөдөлгөөнөө нүдэндээ тасгаад ойлголтуудаа сайжруулад ирэх юм бол энэ бүр орой дээр макрогийн орой дээр нэг оролт хийдэг. Тэр нь энд үүссэн макроор үүссэн fair value-г доошогоо inverse хийсэн. Энэ inversion fair value gap-ыг шалгаж байгаа энэ улаан лааны өндөр дээрээс бид нэг ихний low risk алдах магадлал нь арай өндөр ч гэсэн stop loss-ын хэмжээнд харьцангуй бага байгаа. Ийм энтригээд TP-гээ харьцангуй өндөр TP-тэйгээ нөгөө энд орч equal load байгаа юм чинь market maker sell модель гэдэг нь энэ үг хэмжээний жижигхэн sell модель харчна л гэсэн. Бидний үндсэн market maker модельээр харилцаж. За тэнгууд яг цагийн энэ чухал бүсүүд дээр нөгөө market maker модельүүд биелээд байна гэдэг чинь яг энэ практик дээр харуул ингэж харагдаж байна. За магадгүй энэ өмнөх өдрийнх нь макро хөдөлгөөс давхар шалгаж үзье л. Бүхэл макро ялгаахгүй яг л ажил. ICD-ийн хамгийн бэст нь 45-аас 10-15 макро. Энэ макрогоор яасан гэхээр ерөнхий макрогийн өмнө бид нартай smart money reversal буюу shift хөдөлгөөн маань үлдээсэн эхэлж гисэн. За тэгвэл ханшны дор equal low таана нөх гэхээр ерөнхий боломжит liquidity энд харагдаж байна. За энийг original consolidation гэж үзэл энд 2 дахь нь магадгүй энд 3 дахь нь за тэгээ smart money reversal явагдлаа. За тэгээ макрогээр бид нар доошоо shift хөдөлгөөн хийгдлээ. Макрогоос өмнө хийгдсэн. За тэнгууд макрогоор shift хийгдсэн байвал бид нар макроноос өмнө хийгдсэн байвал яг макрогийн үеэр хай тогтохыг хүлээн. Үнэхээр bias маань доошоо чиглэлийн дагав байвал энэ smart money reversal мөн үгүй гэдэг үзэх юм байна. Тийм бол магадгүй энэ чинь low үсэд higher high гэдэг бид нарт энэ дор shift хөдөлгөөн явагдчихсан тийм. Макрогоор дахиад нэг break off structure. Тэнгууд bias руу ороод ирэхлээр ерөнхийдөө энэ нөхцөл дээр бид нар орж байгаа гэсэн. Хоёр дахь. Энэ entry drill-ээр орж чадаагүй. Макроноос өмнө хийгдсэн учраас. Нөгөө макрогийнхоо үеэр буюу яг энэ 45 үеэр энэ нөхцөл дээрээс бид арилжаанд орох боломж байна уу гэдэг. Энд дээр орох боломжтой гэж харж байна. Макрогээр CP гарч ирлээ. CP-гээ шалгасан. Bias-ын дагуу лоорлоо хийсэн учраас надад одоо хэмжээнээс айхаа хэцүү байхгүй. Дээрэс нь энэ улаан лаа маань өөрөөсөө биднэрт breaker болоод ороод ирнэ. Тэгэхээр breaker-тэй CP-тэй тийм. Ерөнхий анзаараад харах юм бол high low high 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 low high high low low low. Тэр энэ бидний breaker болох нэ.
За нэг иймэрхүү байна. Макрогоор жишээлбэл энтрийг хийцэн. За тэгээд smart mode reversal юм чинь эхний тип макрон дээр багтаад. За тэгээд явсаар хамбагд ерөнхийдөө те 10 цаг хайн тогтцсон гэж үзээд 10 цагаа магадгүй бүр дуустал ч ирсэн болно. Үнэхээр smart mode reversal мөн байв. За тэнгууд нөгөө session хоорондын хамаарлаа ойлгоцсон байвал энийг smart энэ ийм жижигхэн тип авах шаардлагагүй. Үндсэн Азийнхаа лог дээр хэнийг original consolidation, 2 дахь consolidation, 3 дахь consolidation, 4 дахь consolidation мангар том market maker-нууд болгоод Asia лог хүртэл хийхдээ юм 100 битний TP бүр авах боломжтой байсан байна. За эхний макрон дээр ингээд expansion гэхээр үүргээ гүйцэтгэж юм бол хоёр дахь макро бол заавал ажиллах албат байдаггүй. Жишээлбэл энэ дээр 10.45-аас 11 15. За энэ дээр бол гэхдээ бүр үүргээ гүйцэтгэсэн макро байна шүү. Эхний оролтын буюу market maker модулийг дуусгах хөдөлгөөн. Макро цаг буюу 10.45 эхлээд машин дэше хай хийж гарч ирээд доошоо бид нэрт displacement хөдөлгөөн макрог үеэр хийгдээд макро displacement-ийн ардаас энд бид нарт fair value үлдээсэн. Fair value-тай зэрэгцээ энэ дугаа нөгөө үндсэн breaker маань үсээд энэ бүр breaker-ыг ямар гоё цэвэрхэн хатгаа вэ. Ингээ харахаар энэ арга барил ажилдаггүй бол биш байгаа guys. Breaker хатгалаа. Энэчнээс шууд үндсэн оролт орлоо. Stop loss-ын хаяхан дээр тавьж болно, breaker-ийн дээр тавьж болно. Өөр юм шин доо. Тэгээд магадгүй энийг 11 цагийн хай гэж тооцоол 12 хүртэл бараг харчиж болно л гэсэн. Тэгээ хамгийн гол нь liquidity-г ойлгож байгаа бол гад магадгүй те энэ дугаар лоо руу ч гэдэг. Азийн лоо авсан бол дараагийн лоо эдгээр лоо руу би харчих боломжтой гэсэн. Энд дээр бараг дахиад 40 битний харилцаа гэж байна. За тэгээ эхний харилцаанд типийг аваад хоёр дахь харилцаанд макрогоор типийг авчиж байгаа. Ийм хөтөлбөрүүд байна гэсэн. За сүүлчийн удаа хэдүүлээ. Энд дээр нэг макро орч. Яг макрогоор expansion явуулсан хөтөлбөрүүд бас байдаг л да. Тэрийг хэдүүлээ харах хэрэгтэй. За ерөнхий 945-аас 10 15. За ингээ харах юм бол макрогоор макроноос өмнө биднэрт үндсэн shift хөдөлгөөнийг хийгдээд макро дээр биднэрт high тогтоод яг энэ хөдөлгөөнийг бид smart money reversal маань CB-тэй буюу fair value-тай breaker-тэй оролт байна те. За тэгээ анзаараад харах юм бол яг breaker fair value давхарцсан цэг дээрээс яагаад заавал энэ цэг дээрээс ань шунаад байгаа гэдэг нь нөгөө алгоритм чинь ажиллаад байгаагийн л жишээ байгаа. Тэрнээс үндсэн оролт хийж байна. Том цагаар харах юм бол high үсгээд higher low higher high чадаагүй failure гэсэн гэсэн тийм. Тэр үндсэн distribution доошоо авах магадaltaйг л нөгөө мэдээний low хүртлээч гэдэг юм да. Зээл арчиж байна. За тэгэнгүүт энд дор магадгүй equal low биш. Тэгэх юм бол энийг market maker моделийн original consultation гэж хараад sell side-ийн хүртэл харах боломжтой гэж. Гэсэн энэ макро маань expansion явчаад 10 цаг маань гарч ирээд 10 цагаараа өмнөх цагийн лоо буюу liquidity-г авчаад үргэлжлүүлээд нэг макро дотор биднэрт хоёр дахь энтрийг өгч байгаа нь юу гэхээр low, lower high, lower low, higher high-гээ гараад ирсэн. Энэ улаан лаа маань бидний mitigation block болоод энэ дээрээс хоёр дахь buyer хэлж stop loss-ын лоонд доор тавигдаад accumulation ийм buy модель явагдах боломжтой байжээ. Энийг яаж харах вэ гэхээр энд original consolidation гэсэн дэшегээд макроор өгсөн энтри байна. За тэгвэл энэ макроны аль нэг энтрийг нь алдсан байлаа гэж бодоход хоёр дахь макроор бид нэрт яаж оролт өгсөн байна гэхээр 10.45-аас 11.15 хооронд ханш маань нэгдлээ макро эхэллээ лов үсгэсэн. Лов үсгэхдээ бид нарт маш хэмжээний liquidity авсан байна. Энд дээр бид нарт fair value үлдээсэн байна. За тэгээд дэшегээ хүчин хүчтэй shift хөдөлгөөн хийгдээд макрогийн хувьд цаад retracement хийж байгаа хөдөлгөөн нь fair value дээр
rebalance нь орж ирсэн. Ганцэг дээрээс бид нар buy арилж байгаа. Энд дээр бас та breaker байгааг анзаараа. Тэгэл breaker fair болоо шалгацсан. Swing line дор би stop loss-а 50 гэдэг чинь хаяадаа те. Энэ яг энэ хүчтэй чухал зооноо ингээд шалгацсан байгаа ч гэсэн хаяадаа викэлдэх хэвгүй зүү ингэж хол гарч ирдэг. Тийм болохоор би амжилт хөрөө байгуул ингээд swing line-ын доор эсвэл ерөнхий breaker-ийн доор гэдэг юм байна. Энд дээр бол баг stop loss breaker-ийн доор тавьсан бол алдахаар байна те. За тэгээ хоёр дахь макрогийн оролт гээд эхний оролтоо алдсан бол market maker мэдээллийн сүүлийн phase дээрээс гээд ийм жижигхан хөдөлгөөн явуулжээ. За тэгээ макрогоор оролцсон энтрийн шуудтай үнэхээр энтри төрөл өгчөөл үнс expansion огцон дэшээ гараад ирдэг баг. Энэ бас хамгийн чухал phase. Тэгээд ерөнхий макро бол хамгийн чухал өдрийн цагууд байна. Цаг болгон макротой бид нар цаг болгоны макро дээр ярилцаж болно. Гэхдээ те ийм хөдөлгөөн багтаа цагуудаар бид нар макро ярилцах юм бол угаасаа ашиг хийж чадахгүй алдах үед нь байна. Хамгийн гол нь яг ийм хөдөлгөөн ихтэй орж ирж байгаа те Нью-Йоркийн сешн ч гэдэг. Алтарилждаг хүмүүс чинь хамаагүй л хальтаа алтарилждаг хүмүүс бол өдрийн бүх макро дээр ярилцсан ч болно. Ерөнхийдөө тэгээд макрогоор энтринүүдээ хийгээд хахад гой стопууд үүсээд байна. Тэр дундаа time of interest буюу чухал цагийн макронууд бол өөр илүү калтай байх нь шүү дээ. За цаг 8 болж байна. 30 минут орсон. За дахиад нэг 2 өдрийн тест хийчихлээ. За энэ дээр яг энэ бол одоо ингээд би шууд ингээд хараад хэлээд хаад амар шүү дээ. Яг энэний ганц хэцүү юм бид нар макро эхэлсэн байх үед bias-ын чиглэлээ ойлгоогүй байвал эсвэл bias-ын чиглэлээ худлаа гаргацсан байвал хизээч юм гоё интернетээ хийж чадахгүй байхгүй. Макрогоор бид нартай тийшээ хай гараад ирдэг. Энэ дээрээс нэг шал хамаа байхгүй. Fair value gap дээрээс buy-на энэ дээрээс reaction авч ийна гэдэг шал худлаа buy оролтууд энэ төр хийгээд алддаг үед байдаг. Би бол зөндөө тэгж алддаг. Гэхдээ макрогоо сайн үгэндээ тасгаад байвал аль болох гоё entry point-уудыг ерөнхий олцдгийн шазаагаас. За энэ өмнөх өдрийн макрог хараад тэгээд энэ өмнөх өдрийн хараад байлээ да. За ерөнхий албан дээрээс том цагийн шинжилгээ хийгдэхгүй байгаа шүү. Энэ бол бүрстэ заа consolidation макро high resistance. За энэ макрогоор ханш яасан бэ гэхээр заваарсан байна. Энд дээр бол бид нэр алдахаар л. За яасан гэхээр макрогоос өмнө бид нэр low тогтоод smart money reversal ерөнхий бол хийгдчихжээ. За макрогийн үеэр яасан гэхээр ханш маань бид нэр low үсгээд low дээшээ shift хөдөлгөөн хийгдсэн. Ерөнхий энэ бол shift дээр тооцогдно. За тэгээ энэ дор бид нэг fair value байна. Fair value дээрээс ихний entry хийлээ. Stop loss-ын line доор. За тэгээ энийг market maker buy мэдээлэл гэж харах юм бол original consolidation энэ гэж үзээд би энэ дээр авах нэ гэхээр 1.1.8 та ийм их байрлаж явагдах байжээ. Ингээл харчих юм. Макро бол ингээл болоо. Өртөөсөл ийм заавал ийм хэдүүл юм том хөдөлгөөн бариад авах шаардлага байхгүй та. Энэ бол 7 хоногтоо нэг үсрээд нэг юм 2 удаа үүсдэг ч гэсэн ихэвчлэн бидний зорилго бол ердөөсөө л энэ байх хэрэгтэй. Тогтмол энийг авдаг байх хэрэгтэй. Энэ макро дээр фейлдлээ гэж бодоход дараагийн цагийн макро биднэрт оролт өгч нөө 10.45-аас 11.15 гарах макро. Энэ юу өгч юм гэхээр 11 цагийн лог цагийг тогтоож өгсөн байна. Liquidity авсан. Дээшээ биднэрт макрогоор shift хийж өгсөн. Энэ дээр бол биднэрт ямар нэгэн entry бол өгдөг байна. Макрогийн үеэр. За тэгвэл бид нар entry-г хаанаас нь яаж олж авах боломжтой байсан гэхээр энэ биднэрт breaker байсан байна. За энэ чи breaker-тэй давхар fair value үүссэн байна. За би магадгүй breaker fair value давхарсан цаг дээрээс entry хийлээ. Stop loss swing line доор тавьдаад үндсэн buy мэдэл энэ биелж байгаа юм чинь дараагийн buy магадгүй энэ хай хүртэлж байна. Бүр том цагийн buy мэдэл. Бид нарт Asia хай шүү дээ. Тэгвэл Азийн хай хүртэл харж байгаа. Тэгээд 1.1.6-тай бараг stop loss шахуу entry биелсэн байна. Сүүлийн макрогоос үүдэлтэй entry гэсэн. Энэ бол жоохон лоб заавал харагдаж байна. Угаасаа муухай өдөр байна. Гэхдээ ерөнхий макрогийн үүргээ бол гүйцэтгэсэн. Хон цагийн лоон тогтсон. Үзүүлэлт явагдсан явагдсан. Ингээл болоо гэсэн. За өөр чинь Лондонгийн хувьд харилт. Энэ өдрийн Лондон бас гоё яг л макро харагдаж байна. 2.45-аас 3.15
Хааш яасан бэ? Buy-side liquidity-нууд авагдсан. Азийн хөдөлгөөний continuation хөдөлгөөн явагдаж байгаа шүү дээ. Макрогоор бид нарт доошоо shift хийгдсэн. Энтрийн макро дуусгаад макро дээр үүссэн CB, макро дээр үүссэн breaker entry юм дээ. Breaker руу бол хатгаагүй. CB-тэй зэг дээрээс. CB-н дээрээс entry өгсөн. Stop loss энэ лондон юм чинь swing high дээр тахад 14 хүн бит айгу. За тэгээд market maker sell мэдээлгээл энэ ойрхон лоо магадгүй энэ хүртэл. Нэг хэрцэн 1.4-тэй. За бүр боли дээшээ лоо хүртэлгээл хөндлөж болохоор байна. Нэг хэрцэн 3-тай харилцаа бол хийгдчихэр да. Макрогоор. Энэ макро орч чадаагүй бол 3.45-аас 4.15 хооронд макрог анзаараад хараад ялгаа авахгүй л маш том бай моделийн ловцог үүссэн байгаа байхгүй. Лондон дээр Азийн халууг авсан. Өмнөх өдрөөсөө тодорхой хэмжээний liquidity авсан. Хааш яасан. Low үсгээд lower high, lower low хийж чадлагүй failure дээр дээшээ mitigation block үсгээд өгсөн. За тэгэхээр үндсэн mitigation block маань энэ ногоон candle болж гарч ирээд сунгаад гаргаад ирээ. Энэ үед хааш маань mitigation руу энэ дээр хатсан байна. Mitigation хатахдаа давхар юу гэсэн бэ гэхээр энэ өсөлтийн BC байна те. Өсөлтийн BC руу хатгаад энэ үед би оролтой байлаа. Mitigation лоо за магадгүй энэ лоо дээр 10 баг. За нэг 20 пипний те. Stop loss-та. За тэгээ эргээгээд Азийн хаяг үлдээсэн бодоо те. Тэгэхээр market maker buy моделийн жижиг хэсэг байна. Өмнөх өдрийн хаяг атсан. Ийм жижигхэн buy модель явуулж байна гэдэг. Макрогийн үүсгэсэн хөдөлгөөн дээр үүдлээд энтри их боломж байсан уу гэхээр байжээ. Энэ дээр магадгүй брейк юм болох юм те. Энэ доош хатгаж орж ирсэн. 9:30-аар liquidity авч орж ирсэн. Яг л нөгөө breaker тэгшнийг шалгасан байна. Тэгээ явсараа байгаад пул өдөрчин барьсараа байгаад би алахаар. Энэ бол гэхдээ not worth-тэй. Яг амар гоё хөдөлгөөн юм те. Эхний макро нь л үрээ гүйцэтгэсэн учраас хоёр дахь макро нь ажил галбгүй гэдэг юм. Ерхий инээл гэсэн үг. За энэ өмнөх өдөр ямар 9 цагийн макро хэрэг өгсөн байна чи. Таваас 10 За хааш яасан гэхээр доорлоо хийж чадлагүй failure үлдээгээд smart money reverse 8 цаг үед явагдчихжээ алерт. Үндсэн баясан дагуу ерөнхийд томоо buy модель явагдаж байгаа юм байна. Round liquidity swing high энэ хайртлээ гэж харах боломжтой. За тэнгууд макрогийн үед биднэрт liquidation entry яаж хийсэн юм бэ гэхээр макро гэхлээр expansion higher high хийж гарч ирсэн байна. Энд чи higher high хийж гарч ирсэн. За одоо тэнгууд хэдүүлээ нэг spreadsheet дарангууд higher high хийж гарч ирсэн. Доор shift хийгдсэн. Макроноос өмнө shift хийгдсэн. Тэгээд дээшээ higher high-ийг гараад ирсэн. Энд mitigation байгаа. Энд breaker маягийн дэмж хөдөлгөөний байх хэрэгтэй. Эргээгээд харахад энэ чинь юм л аягүй их л заваарсан харагдчихэв тийм. Тэгээд энэ дээр бол нэг анхаарал хандуулах. Макрогоор энд биднэрт BC-тэй. Давхар энийг mitigation block болгож авч болно. Энэ бүсээ шалгаад үндсэн entry явууллаа. Stop loss mitigation-ийн доор тавигдлаа. Тэгээд үндсэн entry нөгөө нэг хаяхаа хүртэлгээд нэгэрсэн хоёртой юм макро трейд хийх боломжтой гэж. За энэ макро дээр үнэхээр ашгаа аваад шунхаарах тийм гэж оролдох юм бол 10.45-аас дараагийн макро буюу 11 15 хооронд хөдөлгөөний гарсан. Хөдөлгөөний яасан гэхээр ерөнхий 10 цагийн candle маань хаяа ичээд хаагдаад дөөжлөө хаагдаад 11 цаг эхлэхдээ дараагийн цагийн хай цаг буюу эцгийн цагийн тогтоод макрогийн үеэр биднэрт consolidation буюу энэ чинь завсрын хөдөлгөөн үүсгэсэн байна гэж. Энэ дээр нэг ингэж алдах магадaltaй. Яагаад гэхээр бид нэр амар хүчтэй өссөн байгаа учраас аптрендийн өргөжлөгээд энд fair value энд inversionтэй учраас энэ чэнэс entry хийж магад. Энэ яагаад буруу юм бэ гэхээр ерөөсөө энд бид нар higher high хийж чадаагүй гэдгээр л буруутж байгаа. Энэ higher high хийж гарч ирчээд эргэж ингэж шалгасан бол бид нар энэ чинь entry хийж болно. Энд бид нарт equal high хийсэн учраас entry хийж болохгүй.
Дээшээ body to body те. Ямар нэгэн хаяг биеэр лааны маань бүтц биеэрээ заавал эвдсэн байх шаардлагатай. За тэгээд энэ макрон дээр бид нэр юу хийх боломжтой байсан гэхээр ердөөсөө энэ дээр макрогийн өмнө 10 цагийн хай тогтсон учраас expansion хөдөлгөөн доошоо явах магадaltaй гэж үзээд high low high low гэдэг энд failure хийсэн учраас энэ өсөлтийн лаг mitigation block болгож аваад тэгээд үндсэн short арилжаанда макро дээр орох боломжтой байжээ гэж харж байна. Энэ гэхдээ нэг амар high reward биш л. За тэгээ харах юм бол энэ ч биднэрт low failure swing-тэй ерөнхий original consolidation шүү дээ тэ. Buy modeling гэсгээд үүссэн байна. Энэ бол маш хэцүү энтри. Энийг бол би ч бараг харж чадахгүй байх. Ер нь харахад аюу хэцүү хавлт харагдчихэв. За эдний Лондонгийн макрог хэлээр л 245-аас 3 15. За макро яасан гэхээр бид нэр хаш маань лово хийдгээ хийцэн. Дээшээ shift хийдгээ хийцэн. Ерөнхий ингээ волон багтаа цагийг анзаарах юм бол энэ ч брейкертэй. Брейкерээ шалгаад 3 цагийн лоо бид нэр тогтлоо. Энэ дээр лоо high failure swing хийлээ. Энд fair value үлдээсэн. Энтрийг эндээс хийлээ. Stop loss swing low доор тавьдгүй, дээшний доор тавьдгүйг харахаар ерөнхий энэ дээр бол эсэл бол зөгчөө. Яг эсэл зөхөд иж явсан байна. Ийм тохиолдолд үүсдэг учраас бүр swing low доор тавьдаг гэж байна. За тэгээд үндсэн оролт магадгүй Asia хаяр тэгэл ингээд хардаг. Ерөнхий таамгийн чигийн дагуу нь бол явах үед явсан. Тип ерөнхий тэтгэн пик дутуу байж байгаа. Нью-Йоркор доош орж ирээд хамаалцсан байна те. За нэг иймэрхүү концепт байгаа. За тэнгууд одоо бид нар яагаад те би цаг макро гэдэг нь ойлгомжтой болж ирж байна гэсэн. Манайха макрогийн талаар жоох ойлголттой болов. Цаг шилжихээс өмнөх 15, шилжснээр дараагийн 15 минут гээд ерөнхий 30 минут хангалт. Тэгээ би орой Нью-Йорк дээр угаасаа 45-аас 10-15 орны өдрөө авахгүй бол хүлээж агаад 10-45-аас 11-15 макро харъя гээд тэгээ бэлтгэгч нь хэмжиж байгаа. За энэ зүйл байна. За асуух зүйлс байл guys.